Энзимийн тухай ойлголт. Энзимүүд нь субстратыг бүтээгдэхүүн болгон хувиргах бицийн солилцооны оруулыг катализжуулдаг уургууд юм. Энзимүүд нь комплементар хэлбэрийн улмаас субстраттай холбогддог. Үүнийг цоож түлхүүрийн зарчим гэж нэрлэдэг. Яг л сансрын станц руу залгагдаж буй сансрын хөлөг шиг. Энзимүүд нь субстратаа тохирохын тулд өөрсдийн хэлбэрийг өөрчилдөг. Энзимүүд нь бага идэвхжлэлтийн нэрэг бүхий өөр урлалын замыг бий болгосноор бодисын солилцооны процессыг өрөөний температурт хурдан явуулах боломжийг олгодог. Та бүхний харж байгаачлан тус графикт катализатортой болон катализаторгүйн урлалын хурдыг харуулж байна. Энзимгүй бол эдгээр урлалууд хэтэрхий удаан явагдах эсвэл pH температурын тодорхой нөхцөлийг шаардна. Нүүрс төрөгчийн андрогазын нүүрс төрөгчийн давхар эсэл ба усны хоорондох дараах урлалыг катализжуулдаг. Энэ нь урлалын энзимийг катализаторгүй явагдахаас 10 сая дахин хурдан явагддаг. Усны молекул нь уургийн цайрын атомтой холбогддог, протоныг салгаж гидроксидын ионыг үлдээдэг. Нүүрс төрөгчийн давхар эсэл нь цайрын гидроксидын ионтой холбогдож бүтээгдэхүүн үүсгэдэг. Ижил төстэй молекулууд идэвхтэй төвийн төлөө өрсөлдөхэд субстратын идэвхжил буурдаг. Үүнийг өрсөлдөөнд дарангуйлал гэж нэрлэдэг. Субстрат тэгсгэд идэвхжилт нэмэгдүүлдэг. Өрсөлдөөнд аллостерик дарангуйллын үед молекул нь уургийн алслагдсан хэсэгт холбогдож уургийн хэлбэрийг өөрчлөх замаар субстраттай холбогдохоос нь сэргийлдэг.